Манайха надад сүүлийн үед миний нэг юм өөрийн минь таалагдж байгаа. Одоо би нэг хэсэг гэх юм бол миний үс яардаа ийм урт ургацсан. Ингээ нэлээд өтгөн байгаа байхгүй. Гэхдээ энэ яг жирэмслэлтэй холбоотой би яг мэдчихэна. Яг ингээд төрхийн өмнө ингээд амар гоё глоу хийдэг зэн ингээд арьс амар гоё, хумс амар гоё, үс айгүй гоё. Тэгэл яг хүүхд төрөнгөт хүүхд ингээд ээжээсээ ингээд баг бүх шимтгийл нь аваад төрт юм шиг байгаа. За үс ингээд унаал одоо ийм гоё өтгөн ингээд ийм гоё зөөлхөн тэ ийм гоё luscious энэ үс. Сарын дараа хэдэн сарын дараагт хэцүүтэндээ. Гэтэ одоо бол яг ийм гоё агааг юм би бүр ингээд appreciate хиймээр байгаа байхгүй. Ингээд гоё агааг та нартай бүр ингээд үзүүлмээр байгаа байхгүй. Таалагдаад байгаа юм болохоор зүгээр нөгөө ямар гоё өтгөн мөртлөө юм хөвсгөр. Нөгөө шатлалт нь одоо ингээд урт ургаад ирсэн чинь бүр гоё ингээд сууж өгөөд. Гэтэ би анхны төрөлтөн дээр өсөө ерөөсөө тайраагүй шүү дээ. Одоо нөгөө унаад ирэн гот нь ерөөсөө тайраагүй. Ингээл уртаар нь байлгаалсан. Унаалээс ингээл алгаар унаалээсэн бүр шалаар дөрвөөс болж исэн бүр өсгөө үлдчихсэн бүр ийм шинтэн урт үстэй үлдчихсэн жоохон шатлуулаад тэгээл ингээл арчлал яваадсэн чинь эргээд 4 жилийн дараа ийм болчтой юм байна. Би 3 жилийн дараа бүр яг ингэж эргэж сэргсэн байгаа даахгүй ингээд айгуу гоё хүчтэй болоод одоо бүх юм ингээд яг эмхтүүний би ингээд сэргсэн байгаа хгүй юу. Түүх 3 жилийн дараа миний би яг буцаад ингээд сэргэжсэн ямар урт хугацаа орсон гэж одоо бодгож очсон тухайн үедээ ерөөсөө тэгж бодогдоогүй айгу хурдан өнгөрцөн байгаад байгаа байхгүй юу. Би юм гоё борцоо гэдлээ. Жимстэй борцог. Манай эмээ аюу их борцооддаг байхгүй юу. Эмээ ингээл борцоо гэдэг болгонд ямар их борцоо гэдтэй. Гороодгүй магтаа гэж бодсон чинь. Одоо ингээ өөрөө ингээ хаяа нэг борцоо гэдэг дуртай болоод нэг эмээ шиг болж шүү. Монголчууд бид чинь борцоо гэдэг ч л өссөн болохоор энэ юм бага насны юм байд юм шиг байгаа юм аа. Өнөрөө би язарсан билээ шүү дээ. Би таад язралтаа харуулах уу? Нэг харж байна уу манайхаа? Ингээд язарсан байгаа нэг юм сонин юм бөөрөнхий юм дугуй хэлбэртэй. Одоо ер нь аль би нэг төрөхөд нэг 2-3 хоног үлдсэн байгаа. Тэгээд яг энэ хавар ингээд нэг юм улаан судлууд гарч ирээд хуучнууд нь харагч байгаа юм цагаан. Тэгээд шинүүд нь асан чи ийм тод улаан. Hello. За наадмаар гэртээ ганцаараа үлдсэн. Ийм том гидстэй. Ер нь бол манай нөхөр хүүхд хоёр хөдөө явсан. Тэгээд яагаад би ганцаараа үлдсэн бэ гэхээр төрөхт өгсөн учраас яваагүй. Тэгээ нөгөө хоёроо надтай үлд гэдгийн оронд заас хөрхөн хөдөө тоглоод явж ивэл хөрхөн бах гэж бодоод
явуулсан баггүй. За би нэг solo trip хийсэн нэг vlog байгаа, үзээгүй бол үзээрэй заяа. Тэрэн дээр би яг ямар мэдрэмж авч ирсэн бэ гэхээр ганцаараа амьдардаг байхдаа нэг анзаардаг байсан. Гэхдээ дараа нь яг нөгөө нэг гэр бүлтэй болоод яг ээж болоод тэ ингээд ирсэн чинь ерөөсөө ингээд ганцаараа нэг өөрийгөө бодоод явах тийм нэг юм selfish байх ямар ч тийм боломж байхгүй болчихж байгаа хгүй. Хүүхдээ бодно, нөхрөө бодно тэ. Тэгсэр хагаад нөгөө нэг яг юм ганцаараа аялсан чинь айгу сонирн байсан надад. Ингээл ресторанд ороод өөрийнхөө л дуртай хоолыг захиал тэгэл тэрийг идэж дуусчаал за өнөөдөр юу их үгээл тэгэл өөрийнхөө хиймээр байгаа юм гээд тэгээд явахнаа айгу сонирн байсан хгүй. Тэрсэн чи яг одоо энэ наадмын 7 оны амралтаар яг би гэртээ ганцаараа үлдсэн чинь яг тийм мэдрэмж аваад байгаа хгүй. Яагаад вэ гэхээр нөгөө нэг ер нь нэг хорон ертөнц жоохон зогсож байгаа шүү дээ. Тэ ажил гэж байхгүй нийтээр амарчж байгаа. Ер нь бол юм нийгэм ингээд зогсож байгаа хгүй. Нэг цаг хугацаа зогссон юм шиг. Зүгээр л юм өөрийнхөө бодолтой л үлдэлцсэн нэг тийм нэгэн бодлын нэг айгу гоё тийм амралтын тархины амралтын нэг тийм юмд орчлоо. Одоо ингээ ирээд бодохоор нэг юм сингл байсан үеийг маань айгу бодогдуулж байна. Би сингл байхдаа ингэж амьдэрдэг байсан бах нэ гэл тэ. Өөрийнхөө идэх хоолыг ингээл нэг жоох юм хичээл тэрийг идчихэл тэгэл хаягаа угаачаал. Тэгэл унтаал гарвал яг л ингээл нэг юм өөрийнхөө төлөвлөгөөр явдаг амьдрал одоо миний хувьд ингээд айгу төсөрцөн байгаа хгүй. Тэр чинь ингээд бараг айгу олон жилийн өмнөх юм байсан. Гэтэ би тухайн үед яг тэрийг ингээд туулаа явж байхдаа би айгу ганцаарддаг байснаа санаад байгаа юм. Тэгээ одоо ингээд гэр бүлтэй болоод ингээд эргээд тэр мөчийг ингээд харангуут яг тэгээд ганцаараа ингээд амьдраад өөрийнхөө юм хийгээд өөрийгөө л бодоод хаяаны ганцаардаад ингээд явах үед бас нэг тийм удаан үргэлжилтгүй юм байна л да. Хүн яг ингээд гэр бүлтэй болоод ч юм ингээд тэг айгу тийм завгүй болох тусам ер нь тэр айгу багасдаг. Тэгэхээр бас нэгэн бодлын яг тэр залуу насны ганцаараа байх тэ өөрийгөө бодох ганцаардах зэрэг чинь бас нэгэн бодлын нэг зовлонтой жаргалч юм шиг тийг санагч байна. За тэгээ эхний 3 хоног л айгу гоё юм а. Яг гоё амраад ингээ байжсэн чинь одоо өчигдрөөс эхлээд би ерөөсөө унтаж чадах болчлоо. Энд тэгээ төрөх төгсөнтэй ч холбоотой байж магадгүй бүр ингээ шүн яадсан ч ингээ унтаж чадахгүй үр цайлгачж авахгүй одоо ингээ гадаа үр цайрсан байна. Тэгээ би влог хийх гэл хамаг гэрлээ хасаацсан сууж байгаа шүү. За түүнээс л ингээд амар гэрэлтэй ингээд үр цайлгсан юм бол ахгүй. Яг унтаж чадахгүй байна. Нөхрөө санаад байна. Хүүхдээ санаад байна. Хурдан ирээсэй. Тэр хоёр маань байхгүй болсон ч бас айгу хоосон. Тэгээд унтахад айгу хэцүү байна. Би нэрээ сүүлийн үеийн сониноос гэх юм бол 2 сарын өмнөөс юм уу? Сэтгэл зүйчтэй уулзаж эхэлсэн. Тэгээд яагаад уулзаж эхэлсэн бэ гэхээр нэг тийм асуудал бол үүсээгүй гэх юм. Ер нь л би аль дээрээс хойш сэтгэл зүйчтэй ярьж үзэх юмсан. Бас өөрийнхөө тэг ингээд боддог сандаг юм а ярьж үзэх юмсан гэж айгу боддог байсан. Тэгээ жил болгоны шинэ жилээр New Year's болд шүү дээ. Шинэ он гарах үед би өөртөө бэлгэлэн гэж юу нэг боддог байхгүй. Тэгээд яг жил болгон өөртөө ямар бэлгэлэн гэж боддог гэхээр өөртөө ингээд сэтгэл зүйчтэй уулзах бэлгэлэн гэж боддог байсан. Гэтэ би Монголд яг хаана очихоо мэдэхгүй онлайнаар бас яхаа мэдхгүй эсвэл нөө Better Help гэж Justin Bieber нэг хэсэг Better Help-ыг амар рекламадад өгсөн шүү дээ. Тэнгуут нь Better Help-ийн жилийн эрх мэрхийг өөртөө бэлгэлдэг юм билүү гэл. Зөндөө юм боддог байсан байна. Тэг яагаад ч юм ингээд жил болгон яг ингээд тэрийг биелүүлдэг. Одоо жишээ нь өнгөрсөн жил би энийг бодож байгаа. Тэгээд энийг чадахгүй би өөртөө мастер класс ирэх бэлгэлжээс ахгүй ингээд шинэ жилийн бэлэг гэд. Тэгээд яг юм сэтгэл зүйчтэй уулзах хүсэл ер нь аяг олон жил надад байсан. Тэгээд энэ жил яг цаг нь болсон ч юм уу эсвэл нэг тохиолдол нь айгүй хөөрхөн таарад би яг сэтгэл зүгээр өөрөө бэлэн болсон ч гэж магадгүй байна.
Яг би нэг надад өөрт байгаа асуудлуудаа би ингээ аягүй сайн олж хараад. Одоо би чи ингээд нөгөө нэг бас хүүхний хөгжил дээрээ нэлээд ажилдаг болохоор өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө асуудлуудыг аягүй сайн бас ингээд засаад ингээ явж чаддаг. Гэхдээ яг сүүлийн яг тэр нэг хэдэн асуудлууд бол би мянга засаад ийм тааз тулаадсан байхгүй юу? Яг нөгөө professional help гэдэг чинь тий мэрэгжлийн тусламж надад хэрэгтэйсэн болохоор сэтгэл зүйчдэр очиж уулзаад тэгээд явж эхэлсэн. Айгу таалагдж байгаа. Айгу гой өөрчлөлтүүд гарч байгаа. Одоо удахгүй төрөж байгаа. Тэгээ нөгөө postpartum depression гэдэг шүү дээ. Ингээ нөгөө төрсний дараах сэтгэл гутрал гэдэг. Тэрэнд ер нь бол ямар ч төрсэн ээж өртөмтгий байдаг л та яагаад гэвэл нөгөө даавар нь айгу өөрчлөлтөнд орчихсон байгаа. Тэрнээсээ одоо урьдчилан сэргийлээд гэх юм уу бас урьдчилж ингээ сэтгэл зүйчтэй уулзаад өөрийнхөө асуудлуудыг бас тодорхой хэмжээний зөв гаргалгааг нь гаргахыг айгу хүчээсэн. 7 хоногт нэг л уулзд юм аа. 7 хоногт нэг л уулздаг. Одоо бол би уулзгаа бэлцсэн маяа тэгвэл төрөхөд нөгөө нэг тийшээ машин бариад яваад очиод удаан сууж мууж чадахгүй байгаа учраас тэгээд төрснийхаа дараа нэг хөрхөн охиноо айгу хөрхөн нэг юм боршуу болгочоод өргөжлүүлж бас явна гэж бодож байгаа. Энэ айгу урт хугацааны процесс юм билээ манайхаа. Яг юм сэтгэл зүйн асуудалгүй хүн гэж байхгүй. Одоо надад ч гэсэн зөндөө асуудлууд байгаа. Тэ надад ч гэсэн ингээ бага насны траума ч юм уу ингээл асуудлууд байгаа. Олж хараад байсан байхгүй сүүлийн үед ингээ. Тэгэхдээ яаж тэдрээгээ одоо ингээ таван тулгаа мэдхгүйс учраас яг ингээ мэрэгжлийн хүн дээр очиод тэгэхээр шал өөр юм бэлээ. Ямар сони юм бэ? Яг бүр ингээ би шүн ерөөс унтаагүй. Одоо ингээ үүр цайгаа 6 болж байгаа хгүй. Тэгэхэд нэг юм би жоохон ятарч эхэлдэж штэ ингээл унтах гал нэг юм болол тийхгүй ах юм бүр ингээд яг л цоо сэргийг хിവэрээ ямар хэцүү юм бэ би унтмаар байна. За би та хэддээ therapy буюу одоо сэтгэл зүйчтэй уулзаад сэтгэл засалчтай бас уулзаад яг өөрт гарсан одоо даваа талуудаа бас хэлье гэж бодлоо. Миний хувьд болохоор ингээд одоо асуудлуудаа ингээд ер нь л ихний 2 уулзалтан дээр ингээд бүгдийг нь аль болох гаргаж ирж ярихыг хичээсэн. Тэгэхгүй болохоор нөгөө нэг удаан ингээд гарч ирэл хахаар нөгөө айгүйх ярих шаардлага гардаг. Тэгтээ бас хүн болгон цаг хугацааны өөрлөл орно ахalta. Би болохоор нөгөө нэг бэлэн болцсон байсан гэдэг байгаа нь би өөрөө нөгөө бүх юмаа ингээд ярихад надад нэг тийм зовир байгаагүй. Би ингээд өөртөө ингээд төглийн зөвшөөрөөд тэгээ тэрийг хин нэг ингээ хэлхээс айхгүй ч юм уу хэлхээс ичгүй ичвтер байдалд орохгүй хэмжээнд ярьж чадхаар болцсон байсан миний хувьд одоо би өөрөө бэлтгэгдсэн байсан гэж үзээд байгаа. 1-2 уулзалтан дээр ер нь бол хамгийн их тэмцэл өвтгөөдсөн юмнуудаа зүгээр ниноогүй ингээд ярьсан маань надад айгуу сайн давуу тал болсон гэж бол үзэж байгаа. Айгуу тийм тайван болж ирсэн. Одоо өмнө нь болохоор ингээд айгуу их юм ингээд давхар ингээд бодоод тэ ингээд ургуулж бодоод ч юм уу эсвэл ингээд бодгоо болсон ч тэр нь яг юм эрүүл зогсолт биш. Дараа нь ингээ өөр байдлаар ингээ сөргөөр гарч ирдэг тиймэрхүү юмнууд байсан юм бэлээ. Зөвхөн мөн чанарыг өөрийнхөө мөн чанарыг ингэж яг олох тэг өөрийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрөх одоо тэр чухал одоо зүйлс рүү ингээд хөдөлж байгаа гэх юм уу. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би одоо өөрийнхөө мөн чанар өөрийгөө одоо олоогүй гэдэг ч юм уу бас арайч тийм биш. Тэгтээ илүү одоо гүнзгий рүүгээ орж байгаа гэсэн үг. За тэгээд би бас нөгөө хоолн дээр нэг жоохон тийм асуудал таахгүй юу binge eating хийдэг. Стресс үедээ маш их хийддэг. Тэгээд зогсож чадахгүй юм binge eating ч одоо юу гэдэг ингээд араасаа ингээд идээд идэгтэй цацсан ч гэсэн. Тэгээ энийгээс үлд ярьсан чинь энэ бас асуудал юм бэлээ. Өөр зүйлийг дарсан учраас тэр нь одоо ийм зүйлээр ингэж тесэрч гарч ирдэг. Өөр зүйл дээр дарцсан бол энүнгээрээ би тесэрч байгаа. Эсвэл өөр зүйл дээр контролгүй байсан бол ингэж би контролдж байгаа юм шиг болж байгаа ч гэдэм юм. Ингэж л ингээд одоо өөр юмар л нөхөд байгаа юм билээ л те. Тэгээд бас энэ дээр маань айгуу тусалж байгаа. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн асуудлууд чинь яг ингээд зөвхөн ингээд тарих толгоон дотор ингээд байгаад ингээд одоо үг хэлээр бас гараад ахгүй. Бидний ингээд бие мах бодод хүртэл ингээд нөлөөлдөг байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг бие өвдөж эхэлдэг ч юм уу те. Эсвэл ийм давтамжтай сонин зуршлуудыг хийж эхэлдэг ч юм уу те. Гих мэтчлэн. Тэгээд ер нь аль би айгүйх юм сурж байгаа. Тэгээд өөрийгөө бас ингээд баг зэрэг ч гэсэн хэмжлээд явж байгаа да. Айгүй баяртай байгаа. Энэ жил өөрийнхөө бас яг сэтгэл зүйдээр ач холбогдол өгөөд хөрөнгө оруулаад ажиллаж байгаа да. Айгүй баяртай байгаа. Гэхдээ айгүй урт хугацааны процесс юм байлээ. Би бол энийг ингээд юу гэдэг нь хэдгүү уулзчаад болно гэж бол бодохгүй байгаа. Ер нь өргөжлүүлээд нэлээд явна гэж бодож байгаа. The therapy taboo тэ одоо ингээд ярьж болтгоо нуудаг нэг тийм ичдэг тийм зүйл гэж бол би бас боддгоо.
Энэ бол ингээ байх ёстой зүйл, хүн болгон сэтгэл зүйн асуудалтай, хүн болгон тусламж хэрэгтэй гэдэг те. Тийм учраас би бас ингээд энэ блог дээрээ өөрийнхөө бас юм аялыг хуваалцъя гэж бодсон байхгүй юу. За би унтах гэж хичээ да. Тэгэхгүй бол бүр арай л зомби боллоо. Айгуу гоё мэдээтэй. Яасан гэсэн чинь миний жирэмсний зураг авалтууд ирсэн байна. Ариун заяа maternity session, welcome to the gallery. Ваа. Тэгээд би харж эхлэх байгаа. Та хэдтэй хамт харъя гэд. Би нөгөө нэг зураг авалтынхаа одоо нөгөө нэг санааг хэлье. Тэрний юу байсан бэ гэхээр зураг авалтаа ингээд өөрийнхөө яг биеийг, одоо жирэмсэн биеийг, тэг өөрчлөлт орсон энэ биеийг зүгээр л би ингээд байгаагаар нь харуулмаар байна. Яг ингээл янзлуулаад эсвэл яг юм нэг жирэмсний зураг авалт гэхээр юм төгс ингээл гоё бийтэй юм шиг ингээл гардаг штэ тий ингээл ямар ч үүсэйгүү. Гэтэ яг үндэ жирэмсэн хүний бие одоо маш их өөрчлөлтөнд ордог. Язарна тий цэллүүд үүснэ, дивдийн өвчлөө үүснэ, сэвх нэмэгдэн ч гэдэм үү. За тэгээ жин нэмэгдэж байгаа учраас тархал нь за тэгээд одоо өнгө нь өөрчлөлт орно гэдэг ч юм уу. Хэлбэр дүрс нь өөрчлөлт орно гэх юм шиг маш их өөрчлөлт ордог мөртлөө яг юм жирэмсний зураг авалтуудыг ингээл ер нь ингээл одоо ингээл хараалахаар тийм болохгүй байгаа юм шиг зурагнууд айгүйх байдаг гэх юм уу. Тэгэхээр би өөрийнхөө одоо энэ хүү жирэмслэлтэн дээр өөрийнхөө биед гарч байгаа өөрчлөлтүүдийг айгуу гоё боддоор нь харуулахыг хүссэн. Тэгээ тийм зураг авалт хийсэн байгаа. За орч харцгаая. За би ихлэ өөрөө харъя заяа. Яна. Окей. За хамгийн ингээд ихний зураг нь болсон чинь нэг ийм зураг гарч ирж байна. Энэ болохоор ингээд харцаагаа. Яна ямар хөрх юм бэ? Үл гэдэг миний охиныг хараад байгаарай. Вау, харцаагаан зургнууднаас айгуу гоё харсан байна. Энэ ямар хөөрхөн зураг үнийг хартаа. Яна. Тэгэд энэ дэр би нүүр будалт хүнээр хийлгүүлээгүй. Одоо ингээд амар юм глам будалт гэдэг чинь бүр яг ингээд намайг хөөрхөн болгох вин ингээд турхаа болгох. Хамар мамар өндөрлөс тийм зураг авт. Тийм одоо будалт хийлгүүлээгүй. Зөв өөрөө өдөр тутмын энгийн будалтаа хийлгүүлсэн байхгүй юу? Ямар гоё вэ? Энэ ямар гоё зураг вэ? Маань хүрхтэй леер харж байна. Үл гэдэг. This is so cute. Яхоо. Энэ яс ямар гоё өнцгөө. Тэгээ манай нөгөө том өрөөний том цагаан нөгөө нэг хөшгтэй байхгүй нөгөө чүүлтэй. Тэгээд яг тэр чүүлний урд давхуулсан чинь бүр яг нэг юм студид байгаа юм шиг л харагдаж байна. Миний охин чинь сайхан охин шүү. Би нэр охиндоо байж болох бүхэл гоё үгийг хэлдэг шүү дээ. Хэлэх гэж хичээдэг. Сайхан охин шүү, миний охин, гоё охин шүү, ухаантай шүү гэл. За та хэдийг энэ влогийг үзэх үед би баг постлцсан байна хаа. Тэгэхээр гоё постаас нь хараад яг гоё чанартай гоё хараарай за манайхаа. Энэ яг ирэх царай нахгүй лээ яг ийм ирэх царай. Чи ирэхлээр нэг юм болчт. Ирэх царай. Энэ зураг надад аюу таалагдж байна. Яг ийм урдаасаа харуул ингээл жирэмсэн те яг ингээл хүүхдтэй жаа. Гэтэ ингээд яг ингээ артал нь ингээл хүн болгоны харагддаггүй штэ. Тэгэхээр тэр бол яг ингээл биед гарсан өөрчлөлт ч гэх юм одоо зүгээр л ингээ хүний бие эмэгтэй хүний бие энэ зураг бас байна. Яг ингээд нурууг ингээ авцсан те. Одоо хүмүүс бол энийг нэг юм авгаан мах гэдэг штэ те. Тэгэхээр миний хувьд бол энэ миний л нэг биеийн л хэсэг нэг л хэсэг минь те нэг л ингээд жирэмсний өмнө бол байгаагүй энэ жирэмсэл дээр ингээд одоо юм болж байна. Гэхдээ it's okay. Би ч ингээд хүүхд төрүүлж байгаа, тээж байгаа тий маш их өөрчлөлтөнд орж байгаа. Энийгээ ингээд чигшээд тий эсвэл ингээд яана ингээд тахгүй. Энэ бол зүгээр л миний биеийн нэг хэсэг. Миний биеийн бүх өөрчлөлт үзэсгэлэнтэй. Энэ үед бас нөгөө нэг ядарч их бас эхлээгүйсэн. Одоо бол бүр илүү ядарсан байгаа байхгүй юу. За энэ зургийг гэх юм бол одоо ингээд юу гэдэг юм. Нэг гуйны доотл ингээд зэллүүд харагдаж байгаа байхгүй юу. Энэ зураг бас айгүй таалагч байна. Ингээд хүзүүний өрчлөөнүүд маань энэ жирэмсэл дээр бас айгүй нэмэгдсэн. Одоо нөгөө дандаа ингээ хажуу тишээ харж унтэн штэ. Тэ ер нь ингээ доошоо ч юм уу дээшээ ингээ тэгшгэн хараа унтчихад байхгүй. Хүмүүс нөгөө нэг юм хүзүүний өрчлөө гэж хараад байдаг. Гэхдээ энэ манай удмынх байхгүй юу? Одоо манай ээж, ихч, эмээ бүгд яг юм хүзүүнийхэн голоор юм тод өрчлөөтэй. Би энийг яаж удам гэж мэдсэн мэ гэсэн чи сая манай ээжийн дүүгийн хүүхд төрөөд тэгээ би хүзүүнийг ингээ харсан чи өрчлөөтэйс байхгүй. Тэгээ би ямар хөөрх юм бэ? Энд чи ингээд бидний ингээд нэг хэсэг юм биш үү? Тэгээ эн чинь нэг юм үрчлээ суучаад байгаа юм биш. Угаасаа л ийм цаанаасаа бидний нэг хэсэг юм биш үү гэдгийг би бас олж харж ирсэн. За би наадмын амралтаар нөгөө нэг манай академи ер нь бол бүрэн амарсан. Гэтэ бас хэдэн хүүхдүүд хотод үлдсэн надтай каунслинг хийгээд эсээг уншуулмар ч юм уу зөвлөгөө авмаар байгаа бол багш нь байгаа шүү гэд хэлсэн чинь
нэг хөрхөн 4 5 хүүхэд уулзъя гэсэн маа. Тэгэхээр одоо би хувцас өмсөд доошо рок руу бууж гин кофе шоп оръё. За энэ цамцыг надаас айгүй олон хүмүүс хаанаас авсан юм бэ гэж асуусан. Би энийг зүгээр л зараагаас авч ирсэн юм аа. Тэгээд бүр 21 онд авчихсан гэдэг чи одоо баг надад ингээд 4 5 жил болох ч байгаа цамцахгүй юу. Энийг бол би бүр айгүй удаан өмсөж байгаа та хэд мэдэндээ тэр Boracay энэ тэр Филиппиний влог дээр бол би энийг бүр тайлаагүй байл. Тэгээ энэ цамцын одооны гоё юм ингээд нөө силкэн болохоор халууцахгүй байхгүй юу. Дөмсч болдог юм палаж би жирэмсэн биш бахта авч ирсэн юм Marks and Spencer-ээс цэнхэр юм тааран материалтай палаж байхгүй юу. Тэгсэн чинь юм тааран материал чинь 100 жирэмсэн хүнд бол бүр үнэхээр зохимжгүй халууц чинь бас юм гоё цагаан юм зөөлөн юм мөслийн материалтай. Гэхдээ энэ ч ихсэн халууц чинь. Юу мөслийн даав маа. Зүгээр бүр яг энэ ингээл гулсаал ингээ байж хат айгу амар байгаа байхгүй. За юу ч гэсэн хэдүүлээ каунслинг руу явцгаая хэдэн хүүхдээ уулзчихъя.